Эрүүл мэндийн яам глобал сангийн дэмжлэгтэй доох сүрьегийн төсөл Монголын сүрьеэд тэмцэх нийгэмлэг. Сүрьегийн далд халдвар гэж юу вэ? Ихэнх хүн сүрьегийн нян амьсгалж халдвар авсан ч тухайн хүний дархлааны хүчээр нянгуудын өсөлт үрчлийг зогсоож чаддаг. Сүрьегийн нян идэвхгүй болж харин тэд бие махбодод амьд хэдий ч унтаа байдалд удаан хугацаанд байх бөгөөд хизээнийхэн цагт идэвхтэй болох чадвартай байдаг. Үүнийг сүрьегийн далд халдвар гэж нэрлэдэг. Сүрьегийн далд халдвартай хүнд ямар нэг шинж тэмдэг илэрхгүй, ямар нэг зовиор шаналгаа байхгүй, сүрьегийн нэнг бусдад тараахгүй, ихэвчлэн туберкулины арсны сорил эерэг байдаг. Сүрьегийн халдварын урьдчилан сэргийлэх хэмжээлгээ хийлгээгүй тохиолдолд сүрьегээр өвчилж болзошгүй байдаг. Сүрьегийн далд халдвартай ихэнх хүмүүс сүрьегээр өвчилдөггүй. Халдвар авсан хүн тодорхой эрсдэлт хүчин зүйлс нөлөөсний улмаас 10% нь сүрьегээр өвчилж, 90% нь далд хэлбэрийн сүрьегийн халдварыг тээж амьдралын аль нэг хугацаанд эрсдэлт хүчин зүйл нөлөөсөн тохиолдолд сүрьегээр өвчлөх эрсдэлтэй амьдардаг. Харин зарим хүмүүст, ялангуяа дархлааны систем султай хүмүүст идэвхтэй үржиж сүрье өвчин үүсдэг байна.